За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд. Өнөөдөр бид нэр 6 тооны онол буюу Пифагорын онолын талаар ярих гэж байна. Хэрвээ та 7 номер дээр төрсөн бол анхаарлаа хэсэг хугацаанд нааша хандуулна уу? За тэгэхээр Пифагорын тооны онол гэж яг юу хэлдэг юм бэ гэхээр энэ гарын ертөнц, энэ хорвоо ертөнц бүх зүйл тоон дээр суурилсан байдаг. Та заримдаа тийм үү таны нүдэнд тоо орж ирээд тэр нь хамгийн гол нь давтагдаад байдаг тэр тоонууд нь. Тэгээд та гайхдаг тийм үү хэдэн хоног нэг тоо ингээд давтагдаад байх юмаа гэдэг хүмүүс яриад байдаг. Тэгэхээр тэр тоогоор таны одоо сархиус ч гэдэг юм уу эсвэл энэ тэнгэр гарын ертөнц танд мэдээлэл дамжуулах гад байдаг. Нэг өсөр бол тантай одоо харилцах гад гэдэг юм уу мэдээлэл дамжуулах гад байдаг. Ерөнхийдөө бол тийм утгатай. Пифагорын тооны онол өөрөө бол маш одоо өргөн сэдв. Манай Монгол улсад бол одоо Пифагорын тооны онолыг харуулсан тийм нэг ч ном байхгүй. Би бол одоо энэ бүхэл номын сонгуудаар явж харж үзлээ. Алга. Тийм ээ. За тэгэхээр бид өнөөдөр 7-ын тоогоо ярьж эхэлнэ. За тэгэхээр 2001 оны 1 сарын 1-нд нэг хүүхэд төржээ. Тэгэхээр Пифагорын тооны онолоо мэдэх нь бол энэ тоонуудыг бүгдийг нэмдэг. Энэ таны өөрөө чинь хувь заяатай маш холбоотой. Тэгэхээр энэ тоонуудыг нэмэхээр 5 гэж тоо гарч ирнэ. За хэрвээ 2 одоо тоо гарч ирвэл тийм үү одоо шинэ хэд 23 ч юм уу задаг бол 2 дээр 3-ын нэм 5. Яагаад тэгэхээр энэ заавчгүй 1-ээс 9-ийн дотор байх хэрэгтэй. Одоо 1-ээс 10 дотор 10 гээд 0-ыг хасагдаад эхлээд 1 гэж явждаг. Эдгээр өөрсдөө цаана гэсэн бүгд гар ихсэн нөлөөтэй удирдуулагчтай байдаг. Энэ 22, 33, 55 одоо 99 гэдэг тооноор бол тусдаа ярих сэдв. За тэгэхээр 7-ын тоог өнөөдөр бид нар маш товчхон ярив. За 7-ын тоо бол сараар удирдуулснаас гадна 70 он мөн сарны 2 толгой буюу сүүл буюу тэр сүүлээр нь удирдуулсан байдаг. 7-ын тоо өөрөө бол маш одоо сүнслэг хүмүүс байдаг. Одоо ямар нэгэн тийм шашинд их орсон эсвэл одоо бөө байд юм уу? Эсвэл одоо далд ертөнц судалт юм уу? Одоо энэ гаригс ертөнц судалт юм уу? Тийм сүнслэг хүмүүс энэ 7 номерт төрсэн байдаг. Учир нь би түрүү хэллээ тэр сарны одоо толгой сүүл гэж ярьдаг. Лууны толгой лууны сүүл гэж ярьдаг. Лууны толгой бол маш материалын ухаан, лууны сүүл бол маш сүнслэг байдаг. Одоо ямар нэгэн хүн одоо хэтэрхийх мөнгөнд одоо шумж байснаа гинт одоо сарны одоо сүүл даран дээр нь орж ирэхэд тухайн гимэд тэр ертөнцөөсөө салаад сүнслэг ертөнц рүү ордог байдаг. Тэгэхээр маш товчхондоо энэ хүмүүс бол их тийм сүнслэг. Тэрнээс гадна маш тийм ганцаардсан буюу одоо ганцаардмал хүмүүс байдаг. Өөрсдөө бас тийм ганцаараа байх их дуртай. Одоо маш их ганцаараа байх тийм дуртай. Тэрнээсээ болоод эдгээр одоо кино зохиолч нар, кино найруулагч нар, эсвэл одоо роман бичдэг ч юм уу тэрэнд одоо маш их цаг авдаг болохоор тийм ганцаараа байх тийм одоо дуртай. Нэг бол тийм ганцаардмал хүмүүс энд одоо төрсөн байдаг. Тийм болохоор одоо хань ижилчин ч юм уу найз нөхөд чинь ийм тоон дээр төрсөн байгуул бас өөрсдийнх нь гэсэн тэр зай завсар цаг хугацааг нь өөрсдөөс өгөх ёстой. Тэгвэл эдгээр бол одоо нэг тийм 1, 5, 7 номерууд бол хоорондоо маш зөгцсөн байдаг. Одоо 5 номер бол дандаа нэг тийм баяр ёслол парти одоо парти амтэн гэж ярьдэн шүү дээ. Парти анимал буюу одоо дандаа л партиар хэсч чаддаг, зугаа цингэл найрагдаг тийм хүмүүс байхад бол тэднээс маш ондоо өөр. Нэгийн тоо бол одоо тийм үү яг одоо нараар удирдуулдаг би гэсэн өөрсдийн маш ихсэн тийм удирдамжтай одоо тийм үү тийм хүсэл тэмүүлэлтэй одоо удирдагч хүмүүс байхад бол 7 бас өөр байдаг. Тэр нэгтэйг юм уу адил өөрийн гэсэн тийм ганцаараа ертөнцөд юм хийгээ явж ирсэн эдэртэйг нэг тийм ээлтэй хүнд одоо нэг тийм одоо юу гэдэг баяр ёслоор нэг тийм одоо очиж нэг тэгж байдгүй. Баяр ёслол байгуул энэ хүмүүс бол нэг тэгж бүжиглж наригаад бүжиглээд дуус ингээд босоо яваад байдаг нэг тийм одоо баяр ёслолтой ширээн дээр ингээд нэг сууж идэг те үгүй амт нөгөө ингээд анхаарсан нэг тийм хүмүүс байдаг. Тэгэхдээ тэд бол нэг тийм одоо сониуч нэг тийм тэрэндээ биш, ховж ивэнд биш. Зүгээр нэг тийм өөрсдийнх нь тэр нэг тийм доктортай одоо тийм ганцаараа байх дуртай тийм хүмүүс байдаг. Амар шашны талын одоо бид түрүү хэлээ тэр далд ертөнц одоо тэр сүнслэг ертөнцийн их хүмүүс энэ дотроос би төрдөг гэлээ. Тэрийгээ дагаад бас тэр төрлийн ажил мэргэжлээс гадна бас
одоо гар хуруугаараа хүн амьд идгээд ч юм уу, барай засал хийдэг ч юм уу, зүү дөөнүүр тавьдаг ч юм уу те. Гэх мэт тийм одоо хүний сүнслэг ертөнц рүү аавротоо одоо зогцож ажилласан хүмүүс энэчнээс төрсөн байдаг. Энд бол материалын ертөнцөөс их хол тийм хүмүүс. Маш өнөхөдөө бол нэг ийм байлаа. Тэгээд та бүхэнд одоо анхаарал хандуулсанд баярлалаа. Баяр таа.